Сайн байна уу? Ингээд 22 дахь хичээлдээ тавтаа морил. Энэ хичээлээр бид лагны цагийн уялдааны тухай ярилцах болно, тийм ээ. Тэгэхээр үндсэн фрактал хөдөлгөөнийг лагтай буюу тухайн том цагтаагаа хамаатуулж, уялдуулж ойлгох нь чартыг улам л энгийн маш хэлбэрхнаар базаж харах, тоймоор харах, өөрийгөө стресстүүлгүй яг дунд нь яг юу болоод байгааг бүр хитрхи наривчилж өөрийгөө төөрөөлөхгүй байх тийм боломжийг олгодог. Тэгэхээр бид нэр маш ойлгомжтой хэлбэрхэн зүйл дээр шийдвэр гаргах нь арилжааны амжилтын үндэс байгаа тийм ээ. Тэгэхээр ихэнх нь цэвэрхэн чарт хардаг тийм ээ. Тэгэхээр чартн дээрээ бид юу хийх вэ гэхээр өдөрт нь session break хийгээд үзье тийм үү. Тэгэхээр дандаа өдрийн лаануудын нээлт таалт эхлэл төгсгөлүүд гараад ирнэ. Энэ бол бүх платформ дээр боломжтой байгаа тийм өдрийн хуваарийг гаргах нь. Тэгэнгүүт зүуд нэг жишээ хөдөлгөөн авъя л да. Явсан нүдэнд харагдах хуйцаар одоо бидэнд юу вэ гэхээр энэ оройг энэ хөдөлгөөн шилжүүлж гин гэж харагдаж болж байна тийм үү. Тэгвэл энэ хөдөлгөөн шилжүүлж байгаа юм бол энэ өдрийн лаа маань энд нээгдээд энд хаагдсан. Тэг жоохон доор юм уу? Энд хаагдсан өдөр байна гэж үзэж болж штэ. Тэгэхээр энийг өсөлтийн хөдөлгөөн байсан учраас тодор зурчих тийм ээ. Тэгээд энэ лаа маань ерөнхий байдлаар өдрийн чартн дээр тавих юм бол ерөөсөө л ийм лаа харагдаж байгаа штэ тийм ээ. Ингэсэн доороо уцтай. Энэ лаа шилжүүлэгч лаа маань ингэж хөдөлсөн байна. Тэгвэл энэ маань үнэхээр фракталаар яг үндсэн хэмжигдэхүүнээ хийсэн юм уу гэдэг асуулт байна тийм ээ. Ингээд фракталаа бас зураад үзье. Тэгэхэд үндсэн шилжүүлэгч хөдөлгөөн бидний энэ өмнөх бүсийг яг шилжүүлсэн болж таарлаа тийм ээ. Яг л зүг байна гэсэн үг. Энд байсан оройг жоохон өндөр шүү гэдгийг энд батлаад тэгээд тэрийг энэ хөдөлгөөнөөр шилжүүллээ. Тэгвэл өмнөх лааны болж таарав. Эндээс энэ хүртэл өссөн хөдөлгөөн мөртлөө шилжүүлэгчийн өмнөх pullback-ийн хөдөлгөөн болж таарах нь шүү дээ. Гэхдээ энэ хөдөлгөөнийхэн гүйцэлтний дараагийн шилжүүлэгч хөдөлгөөнийхөө өмнө орж ирсэн лаан дотор зурагдсан байна л да. Гэхдээ нийт бүсийн шилжүүлэгчийн өмнөх pullback-ийн хөдөлгөөний бүсийн өндөр бол энэ өдөр дээрээ уцсахгүй юм байна те. Ийм лаа дууссан юм байна. Тэгвэл тэрний өмнөх өдөр нь эндээс энэ хүртэл өссөн өдөр шууд ерөнхий харчих юм бол ийм өндөр волюмтай ч гэх юм уу те идэвхтэй хөдөлгөөнтэй байж болно. Тэгэхдээ энд үргэлж зигзагаар ханш хөдөлдөг учраас тийм хэлбэрхэн хоол бидэнд юу гэж хөв? Энэ дээр доод уцтай бас байна. Жоохон ойлгомжгүй зурж иж тэр маань илүү хүмүүс алдах нь цаашаа энэ тийм боломжийг үүсгэж чад ойлгомжгүй зурх нь маркетинг зорилго авах учраас тэрийг хэлбэрхэн ойлгох зураглал ерөөсөө л энэ өсөлтийн өдөр энд шилжүүлэгчтэй өндөр хөдөлгөөнтэй өдөр дараагийн өдөр нээлтийн цэгээс энэ хүртэл унсан байна. Уналтын өдрөө улаанаар татуулаанаар зурчээ. Түүний дараагийн өдөр мөн адил жижиг биетэй уналтын өдөр дууссан байна тийм ээ. Энэ өдөр маань дээрээ нэг багахан уцтай. Доороо бас багахан уцтай. Ийм өдөр байгаа юм байна шүү дээ. Түүний дараагийн өдөр нь дээрээ бас хөөрхөн уцтай. Доороо мөн адил
Тэрнээсээ чүд урт уцтай юм уу? За ийм уцтай. Тэнгүүд бидний мэдэх фракталын дөрвөн ёсоор юу байгаа лээ? Шилжүүлэгчийн арын pullback маань шилжүүлэгчийн яраалыг шилжүүлэхгүй, эвдэхгүй байх хэвээр тий. Fake out хийж болно. Хуурамч гаралтыг хийж болно. За тэнгүүд pullback-ийн хөдөлгөөн үнэхээр дууссан юм бол энд хэмжээсэн гүйцэлт өдөр явж штэ тий. За энд хаагдсан юм уу? За ногоон өнгөрөө зурчээ. За энэ өдөр маань доороо өчүүхэн уцтай нээлтэн дээр энд уц байх шиг байна тий. За тэгээд дээрээ том хуцтай ийм хөдөлгөөн болж дууссан байна штэ. За энэ уналтын өдрийн уцнуудын улаан болох ч тийм ээ. Улаан латагаа холбоотой учраас. За энийг бас. За ингээд ийм өдрүүд байж. За тэгвэл хөдөлгөөн маань лагаар төсөөлвөл нөгөө олон зигзаг давлгаанууд маань за энийг бүр хэлбэрхэн болохоор нийт масс өндөртэй хөдөлгөөн ийм өдөр. За нийт масс нь бас иймэрхүү за энэ байж болох юм. Нийт масс өндөрний. Тэгэхээр бидний мэдэх бүс тодорхойлогдлоо. Тодорхойлогдсон бүс pullback хийлээ. Тэгээ шилжүүллээ. Шилжүүлэгчийн арын pullback шалгах хөдөлгөөн маань орж ирлээ. Тэгээ хэмжээсэн гүйцэлт явлаа гэдэг фрактал загварчил маань ерөөсөө л бага цаг дээр ингэж олон давлгаанууд явдаг байх нь том цаг дээр ерөөсөө ийм хэдхэн лагаар нэг өдөр дээр зурагдаж болж байна тийм үү. Тэгэхээр ингээд нэг өдрийн лагаар төсөлж харах нь хөдөлгөөнийг улам илүү базах ерөнхийд нь ойлгох боломжийг олгож байгаа гэсэн үг. Тэгэхээр бага цагийн лаг ойлгохгүй байх юм бол том цагийн лаг харах нь илүү ач холбогдолтой байгааз бодит хөдөлгөөн буюу яг том цагийн лаг. Тэгтээ дуусналаа шүү дандаа. За тэгэхээр за энэ хөдөлгөөнийг харъя л да. Ихэнхдээ за энийг жоохон бүдэг болгох чи тийм ээ. Ойлгомжгүй цаад хөдөлгөөнийг ойлгох үүднээс жоохон өнгөнүүдийн жоохон уусалтай бүдэг болгох чи. Эхлээд лагаараа ерөнхий төсөөлөл авсан учраас бүдэг болгоход асуудалгүй тийм ээ. Одоо үндсэн чарта өөр дээр нь жоохон дүнэлтэрч харж үз тийм ээ. За энийг бүдэг болгоод за лааны цаг дээр ерөөсөө бидний ажиглаж болох ганцхан зүйл л байна. Лага ер нь 50% хүртлээ цаг хугацааныхаа 50% хүртэл ер нь юу хийсэн бэ гэдгээс ажиглав тийм ээ. Тэгсэн чинь энэ 50% хүртлээ уналтыг үзүүлсэн. 50%-аас хоошоо цагаа дуустал өс хөдөлгөөнийг үзүүлсэн байна тийм үү. За тэгэхээр одоо Nike зөв гэсэн тэмдэг шиг тий. За ийм хөдөлгөөнтэй. За энэ төгсгөл рүүгээр баг зэрэг татсан дэгээ тий. За тэгэнгүүт дараагийн өдөр нь өдрийн дунд хүртлээ өчигдрийн Америкээс хөдөлсөн хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн байна. Тэгээд дундаас хоошоогоо заавал зэн чин жоох наашлуулаад харъя л да. Юу болж харагдах га тийм. Энийг устгаад. За энд бол энэ дээр үүссэн бүсээ бол Америкээс хойш үүссэн бүсээ шилжүүлж хөдөлж чадсан байна тийм үү? Томоор шилжүүллээ. Тэгээд шилжүүлэгчийн арын pullback орж ирлээ. Тэгээд өдрийн талаас хоошоо юу болж хувирв? Өдрийн талаас хоошоо за ингээд бүдэг болгоч. Pullback хийгээд Америк дээр унлаа. Хэмжээсээ гүйцлээ. Тэгэхээр уналттай за энийг жоохон тодруулаад за шараар зурчих тийм ээ. Өсөлттэй уналттай.
За тэгэхээр энэ бол нэг аянга шиг хөдөлсөн өдөр бас байж болж байна тийм ээ. Z гэх юм уу те. За нэг иймэрхүү аянга шиг. За дараагийн өдөр нь Америкээс хөдөлсөн хөдөлгөөнөө бүсээ тодорхойлоод өдрийн дунд гэхэд тэр бүсээ бид нарт яаж үзүүлсэн байна? Шилжүүлж үзүүлсэн байна шүү дээ тийм ээ. Бүсээ шилжүүлсэн. Тэгээд шилжүүлэгчээ pullback хийлээ. Түүнээс хойшоо хэмжээсийн гүйцэлтийг хийгээд дуусгаж штэ тийм ээ. Тэгэхээр өдрийн дундаасаа өөрөө ингээд шилжүүлэгчээгээд хэмжээсээ дууссан бол маргааш дууссан хөдөлгөөний эсрэг фрактал хүчинтэй үргэлжиж болж байгааз. Тэгтээ энд юу үзүүлж ийн гэхээр өдрийн дунд хүртлээ явж байгаад нөгөө бүсээ энд шилжүүлсэн байна штэ. Өдрийн дундаа. Энд өдрийн дунд бүсээ шилжүүлсэн. Өдрийнхөө төгсгөлд хэмжээсийн гүйцэлтэй хийцэн. За тэгсэн чинь дараагийн өдөр энд дахиад фрактал зурагдаад энд бүс үүсгэсэн. Тэгээд энэ өдөр бол ялч зүгээр рейнж өдөр ба штэ. Нээлт нь энд байна, хаалт нь энд байна буюу жижигхэн биетэй тогтворцсон. Тэгэхээр жижиг биетэй ла юу хэлдэг гэлээ? Зах зээлийн тэнцвэрт байдлыг хэлж байгаа тийм ээ. Эрэлт нийлүүлэлт нь тэнцвэрсэн байна гэдэг. Том биетэнүүд маань эрэлт ихтэй эсвэл нийлүүлэлт ихтэй гэдгийг илэрхийлж байгаа тийм ээ. За тэгэнгүүт энэ өдрийн дараагаас биднэрт маркет юу зурж үзүүлсэн байна? Бүсээ шилжүүлж үзүүлсэн байна. Өдрийн эхэндээ. Түүний дараа өдрийн тал хүртлээ шилжүүлэгч арын pullback хийгээд нэгэнт шилжүүлэгчийн яраал хүртлээ хийж чадсан бол хэмжээсийн гүйцэлтэй өдрийн төгсгөл хүртлээ хийж чадсан байна тийм ээ. Тэгэхээр энд бас л нөгөө Z өдөр маань маягийн өдөр маань явж болж шít. Тэгэхээр хөдөлгөөнүүд маань маш сайн ажиглах хэрэгтэй. Өдрийн талаас хойшоо за энд эхлэлтэй энэ төгсгөлтэй өдрийн талаас хойшоо ихэнхдээ хэмжээсийн гүйцэлт юм уу шилжүүлэгчнүүд л явж байгаа. Ийм өдрүүд биднэрт үнэхээр ойлгомжтой гоё харагдуулж байгаа тийм ээ. Чартыг унших боломжийг бий болгож байгаа энэ өдрийн талаас хойшоо хөдөлж байгаа хөдөлгөөн. Энийг контрол Z. Контрол Z-ийг яаж солихдохгүй байна. За энэ бүх өдрүүдийг ажиглаад үз. Ерөөсөө өдрийн талаас хойшоогоо л бидний шилжүүлэгч хөдөлгөөнийг хийгээд энд байсан хөдөлгөөнөө маргаашийнхаа Аз дээр хийсэн байна тий. Аз дээр хэрвээ хийсэн бол хэмжээсийн гүйцэлт хийсэн бол тэрнээс хойшоо зүгээр рейнж хөдөлждөг байна шүү дээ. Их тохиолдолд том фракталтайгаа маш сайн ажиглаж харьцуулж сурах хэрэгтэй, харах хэрэг, харж дадлагаа хийх хэрэгтэй. За тий. Дандаа л өдрийн төгсгөлдөө ямар нэгэн шийдвэрлэх биднэрт хэрэг болох үс зүйлүүдийг хийж дуусгадаг тийм ээ. За энэ өдөр өмнөх өдөр нь угаасаа бүс яваад шилжээд энд шилжээд ингэж орж ирээд ингээд хэмжээсийн гүйцэлтэй ийшээ хийгээд дууссан зүгээр рейнж байна штэ. Тэгсэн чинь өдрийн талаас хойш яв. Доошоо шилжүүлсэн байна. Шилжүүлсний дараа маргааш нь энд гүйцэлтэй хийж дуусж штэ тийм ээ. Ерөөсөө хэлбэрхэн байдлаар харж сурах хэрэгтэй гэсэн үг. За энэ өдрийн тал дээр биднэрт талаас хойшоо гэсэн үг штэ. Энд ямар нэгэн хэмжээсийн гүйцэлт хийж үзүүлсэн байна те. Чадсан байна гэсэн үг. Энэ дээрээсээ жаадлан эндсэн өдрийн талаас хойшоо ямар нэгэн хөдөлгөөнүүд хийж чадсан байна. Эндсэн тэгэхээр энд шилжүүлэгч хөдөлгөөн үү? Тийм бол маргааш нь ингэжиж болж байна те. Эсвэл тэр өдрөөс нь баг цаг руугаа шилжих тусмаа тэр өдрөө бас шилжиж болно. Эсвэл бүтэн өдрөөрөө шилжих юм бол биднэрт их ойлгомжтой л да. Жишээлбэл энэ бүтэн өдрөөрөө шилжсэн ла дараагийн өдрийн Азтай хамт нийлсэн байна те. Бүтэн өдрөөрөө нийлсэн шилжүүлэгч хөдөлгөөн. Тэгээд
шилжүүлэгчийн арын pullback ерөөсөө багцлаа базаа харчих хэрэгтэй гэсэн үг. Тэгээд түүний өмнө хэдэн өдөр дамж өссөн хөдөлгөөн байх нь шүү дээ, тийм ээ. Тэгээд хэмжээсэн гүйцэлтэй хийхдээ энд шинэ бүсээ шилжүүлээд энд шилжсэн бүс маань энэ хүртэл fake out маягтай хөдөлсөн юм байна л да. Энд fake out маягтай хөдлөөд буцаж орж ирээд тэгээ хэмжээсэн гүйцэлтэй дэшегээ хийж дууссан байна шүү дээ, тийм ээ. За энэ хитрхи олон өдөр рүү ороод явчлаа. За тэгвэл энэ өдөр судрыг харъя л да. 13, 14, 15, 16. За 16, 17 хөдөлгөөн энд дуусч байгаа, тийм ээ. За тэгвэл бид энэ буруу юм. Юу гаргаж байгаа юм? Босоош юм аа. Favorite л байгаа нэмч, тийм ээ. За 17 энд дуусаад 20-ны өдөр энд эхэлж байгаа гэж үзье. За хэр тод харагдаж байгаа бол за боломжтой харагдаж болох лээ. За тэгвэл 5 дахь, 4 дахь, 3 дахь, 2 дахь, 1 дахь. За энд ингээд шинэ өдөр, тийм ээ. За түүний өмнө 1 дахь, 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь. Энд 1 2 3 4 5. За тэгсэн чинь за энэ бол ялчгүй зүгээр рейнж хөдөлгөөн байна, тийм ээ. 7 хоногийн лагаар төсөөлөх гэж оролдё л та. 1 5 дахь, 4 дахь, 3 дахь, 2 дахь, 1 дахь. За энэ цаг дээр маань тий. 1 дахь, 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь. За зөв. За тэгэнгүүт 7 хоногийн нэгтгэд уналттай 2 дахьд уналттай тий. Гэхдээ энд хэмжээс гүйцэн байна. 3 дахьд рейнж хөдөлж хэмжээ хансныг жижиг битэл агаар илэрхийллээ. 4 дахьд төслөө. Тэгээд 5 дахьд төслөө буюу цаг тухайн 7 хоногийн цаг хугацааны дундаас хоошоо биднэрт мэдгэдэггүйц яг бодит хөдөлгөөнүүд ихэнхдээ явдаг гэж төсөөлөх хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй. За тэр маань явж байгаа. За түүний дараа энд бүс тодорхойлогдсон учраас тэр тодорхойлж байгаа хөдөлгөөн маань за энд нэг жижиг битэл энд жижиг битэл за энэний дараа энд жижиг битэл түүний дараа за ингэж зурснаас баг ингэж зурч идэх үү гівгэнт хэлбэр шилмар санагдлаа. Энэ зүйлүүдийг 4 дахь, 3 дахь, 2 дахь, 1 дахь 5 4 3 2 1 энийг хэлбэрчилсэн индикатороор зурч л та хэвлээ. За яаж зурж болж ийн гэхээр индикатор дотор бид нарт плот индикатор байдаг, тийм ээ. Плот индикатор биднэрт юуг илэрхийлэх ёстой вэ? За энэ дараагийн 7 хоногт нь зурсан хөдөлгөөнүүдийг устгана. За энэ тохиргоо хийх юм. Дефолтоор 60 кэндл 1 минутын кэндл буюу 1 цагийн хөдөлгөөнийг зурхаар тохируулагдсан байна. За энийг нэг өдөр байхын тулд хэдээд өглөө 60-ыг үржих нь 24 цаг, тийм ээ. 60 минутыг үржих нь. За тэнцүү 1440. За 1440 лагаар энийг тохируулж болох юм, тийм үү? Энэ маань нэг өдрийн лаг бидний өмнөөс зурж үзүүлэх нь. За тэгэхээр 7 хоногийн 1 дахь, 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь гэж саяны зураад исэн дөрвөлжинг ингээ хэлбэрхэн зурч болж байгаа. За тэгсэн чинь биднэрт юу харагдав? 7 хоногийн 3 дахьаас
3 дахь дараа 7 хоногийн 1 дахь 2 дахь 3 дахь хүртэл ийм хай уцтай хөдөлгөөн тогтсон байна тийм үү. За тэгсэн чинь за энийг тэгвэл дахиад нэмчихэл та 7 хоногийн лагаар нь давхар төсөлж үзэн шүү заяа. Төгсгөлдөө pullback-ийн хөдөлгөөн 7 хоногийн төгсгөлдөө хийсэн байна. Энэ өмнөх 7 хоногт нь юу болсон бэ гэхээр 7 хоногийнхэндээ шилжүүлэгчийн өмнөх pullback тийм ээ хийж чадсан. Тэгээд дараагийн 7 хоног хүртлээ 3 дахь хүртлээ нэг чигийн шилжүүлэх хөдөлгөөнөө хийсэн. Түүний дараа энд хэмжээс тодорхойлогдсон байгаа шүү дээ. Бүсийн өндөр тийм ээ. Тэр өндөр маань ийшээ хэмжээсэн гүйцэлтэй хийгээд энд дуусч байгаа тийм ээ. За тэгэхээр яг одоо зурсан байгаа зураг л 1 2 3 4 5. За 5. 1 2 3 4 5. За энд 7 хоног дуусч байна тийм үү. За тэгэнгүүт плото дахиад ашиглаж л да нэмээд. За тэр харин юу байх вэ гэхээр тохиргоо 1441 өдөр юм бол үржих нь 7 хоног буюу ажлын 5 хоног тийм ээ. 7200 ла нэг 7 хоногийг илэрхийлж болж байгаа юм шүү дээ. 7200 мөн үү? 7200. За 7200. Окей. 7200-аар зурах нь. За энэ ийм томор зурдгүй юм байна. 7 хоногийн лага гаргацсан бол илүү гоё ээж тийм ээ. За тэгтээ ерөнхийдөө 50 хөдөлгөөнөөр харагдж байгаа юм чинь баг цагуудаа 4 цаг нэг өдрөө дотор нь хуваагаад 4 цагтаа хувааж ингэж бас харж болох нь 7 хоногудаа бас 4 цагаа дотор нь нэг цагаар 15 минутаар нэг цагаа 15 минутаар бас ингэж харж лаануудаа хоорондын хамаарлыг ажиглаж болох нь тийм үү. Тэгэхээр лааны уялдаа гэж байгаа маань ерөөсөө л тэр ла бүтэхдээ нээлт хаалт нь хаана байна? Гол нь тэр ла маань дуусахтаа буюу бодит хөдөлгөөн дууссан хөдөлгөөнийг бодит хөдөлгөөн гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Үнэхээр тэгж дууссан бол тэр дуусалт нь шилжүүлэгч байна уу? Эсвэл pullback хөдөлгөөн байна уу гэдгийг сайн ажиглах хэрэгтэй. Гэхдээ одоохондоо бол 7 хоног дамсан жишээ энэ дээр түүх ороод ирлээ тийм. Энэ чинь 15 дээр тий 7 хоног дамсан түүх ороод ирлээ. Тэгтээ зүгээрээ энд илүү гоё ойлгомжтой харуулж чадчих штэ бас. 3 өдөр өслөө 2 өдөр унлаа. Тэгээд 3 4 5 6 өдөр өсөөд за 5 өдөр өсөөд 6 7 дахь өдөр нь pullback хийж тэнцвэрсэн байж тийм энэ бүсийг энэ бүсийг шилжүүлж чадсан байна тийм ээ. Тэгээд шилжүүлэгч харин pullback хийлээ. Инглээ. Тэгэхээр 7 хоногийн үндсэн төлөвлөлт төсөөллийг бид нар ингэж 15 минутын чартан дээр 95 цаг дээр юу болж байгаа бэлээ гэдгийг мартахгүй үүднээс энд нэг өдрөөр нь зурж үзлээ. За би дагаад нэг өдөр дотроо 4 цагаар зурж үзээрэй. Тэгэхээр нэг өдөр дотор 4 6 24 6 ширхэг лагаар нэг өдрийн лаг бүтэх нь тийм үү. Тэрний төсөөллийг бас маш сайн хийж үзээрэй. Би дааж үзээрэй. Тэгээд лагнаас лаа руу шилжих хөдөлгөөнүүд маань ямар утга учиртайг маш сайн ойлгох хэрэгтэй. За ингээд лагны цагийн уялдааг хэрхэн зурагдгийг хэрхэн бас би дааж ойлгоход хэлбэр байх уу гэдэг зүйлийг ойлгуулах хичээлээ. За ингээд энэ 20 гэдэг хичээл 22 дахь хичээл маань өөр өндөрлөлөө дараагийн хичээлээр ирээд болцгоё.